Агуу улаан луу Бурхныг хавчдаг. Бурхны дайсан тул энэ газар нутагт Бурханд итгэдэг хүмүүс ийхүү доромжлол хавчлагад өртдөг бөгөөд. Бурхныг эсэргүүцдэг газарт эхлүүлсэн учраас Бурхны бүх ажилд асар их саад тодхор учирч түүний олон үгийг гүйцэлдүүлэхэд цаг хугацаа ордог. Иймээс Бурхны үгийн улмаас хүмүүс цэвэршүүлэгддэг. Энэ нь бас зовлонгийн нэг хэсэг юм. Агуу улаан лууны газар нутагт өөрийн ажлыг явуулах нь Бурханд асар хэцүү байдаг боловч ийм бэрхшээлээр дамжуулан Бурхан өөрийн ажлын нэг үе шатыг хэрэгжүүлж өөрийн мэрхэн ухаан гайхалтай үйл хэргийг харуулдгийн дээр энэ бүлэг хүнийг бүрэн төгс болгохын тулд энэхүү боломжийг ашигладаг. Хүмүүсийн амссан зовлон, тэдний хэв чанар болон энэ бузар газар нутагдах хүмүүсийн бүх сатаанлаг зан чанарын улмаас Бурхан ариусгалд байлдан дагуултын ажлаа явуулдаг. Ингэснээр тэр үүнээс алдар сууг олж өөрийнх нь үйл хэргийг гэрчилдэг хүмүүсийг олж авч болох юм. Энэ бүлэг хүмүүсийн төлөө Бурханы гаргасан бүх золиосны утга учир бүхэлдээ ийм билээ. 4 жилийн хугацаанд анх удаа л Бурханы үгийг сонссон минь энэ байлаа. Бурханы үг харанхуун дундах гэрэл мэт бидний зүрх сэтгэлийг гэрэлтүүлж, асар их тайвшрал, урам зориг өгч. Ингэснээр бид шаналл, сул дорой байдлаасаа гарч өндий босч чадсан. Бас агуу улаан луу чуулганы хяхан хавчхаар улам улаарч байгааг бид харсан.